Тэгэхээр нөгөө дэлхийд дээр бол одоо технологи маш их хүчтэй хөгжиж байна. Тэгэхээр сэргийгт хэрч хүчний технологи бол сүүлийн үед бол маш хүчтэй хөгжөөд одоо олон нийтэд байдаг ойлголтыг бол маш их өөрчилсөн. Өдөр тутмын хэрэглээнд орж ирсэн улс үндэстний асуудлыг шийддэг болсон. Тэгэхээр Монгол улсын эрчим хүчний хараат бодол байдал бол бид нар тодорхой хэмжээнд Орос хэдтээс хамааралтай бас байнга тоглолтож байдаг. Энийг богино хугацаанд маш түргэн хугацаанд ердөө нэгэн жилийн дотор шийдэх боломж ерөөсөө сэргийгт эрчим хүч байгаамаа. За үүнийг бол заавал бас гадны хөрөнгө оруулалт, гадны зөвлөх инженер төсөл үйлчлэгийг хийж болдог юм аа. Дотоодын санхүүжилтээр Монгол инженерүүд маань за одоо нөгөө хуучин уламжлалт ойлгохтой болгосон зовлох үед эрчим хүчний сэргийгт эрчим хүчний салждаг биш ачааг нь үүрдэг юм анхны энэ сэргийгт эрчим хүчний станц дээр ирээд ажиллаж байна. Их хурлын дарга болон их хурлын гишүүд. Тэгэхээр эндээс бид нэр үнэхээр яг боддороо юм замыг Дорногов аймагт ямар эдийн засгийн хувь нэмэр болцсоо осол сэргийлээс яаж хамгаалж ийн гэдгийг харж